За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр би 100 мянган төгрөгөөр буюу ойролцоогоор $38-оор Америкийн супермаркетаас юу авч болох вэ гэдгийг харуулж та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Харин Америкт $30 ямар хэмжээний хүнс авах боломжтойг хамтдаа харцгаая. Сүүнүүд ийм үнэтэй байна. За энэ органик сүүнүүд нэ. Органик биш. За тараг ийм үнэтэй байна. Их биш нэ. Энийг авчих уу? Улаан нь болохоор ямар ч читэй юм бол vanilla flavored гинэ. Ваниланы амт оруулсан юм байна. Тэгэхээр ирэхгүй баха. Энийг хоёрыг хичээрээ. Махны он ийм үнэтэй явлаа. Wie eine Idee? Was der Hund gegeben? Бас гурван шишг тараа ирдэг шүү дээ. Хэд ах уу? Хэд шишг юм уу? Би арай тийм өөхгүй юм. Бид нар болохоор Өөхөд аваад байгаа. энэ болохоор 85%-ийн ах. Тэгээ өнөө нь дээрээс арай. Яг биш. Ийм юм ийхүү. За тэгээ гацаад идээ заяа. Hello. Ан дасраа арус. Wow, bigger ball. You want to do it? Oh, whoa, Аваа ачцэн. Гисээ. Ава, Бабай гэсэн юм уу? bye. Өө тийм үү? Ава, Аваа ачч мэ нэрэ. Зааваа хай. За хүнсээ авлаа. Дууссан ямар тач. Nè. За ингээ гэртээ ирлээ. Ийм машинцсан мах. Тусаа энэ мах маань болохоор 450 г мах. Энийг болохоор 8.49-оор авсан юм байна. Банан $2. Сүв $6.79. Тэгээ тараг $2.99. Гоймон 2 ширхэг 2 гоймон. $2.50. За сонгон болохоор $3.99. За ерөнхийдөө ийм хүнс 100 мянган төгрөгөнд авахар байдаг юм байна. За ийм бүтээгдэхүүнүүд авахд 100 мянган төгрөг болох юм байна. Би хэрвээ Монголд байсан бол үүнтэй төстэй хэмжээгээр авч чадах болов? Та бүхэн энэ видеог үзээд өөрийн бодлоо комент хэсэгт үлдээгээрэй. Таны бодлоор Монголд 100 мянган төгрөгөөр үүнээс илүү хүнс авах боломжтой юу? Тэгээ бас Америк Монгол хоёрын хүнсний үн хэр ялгаатай гэж бодож байна. Та комент хэсэгт сэтгэлээ үлдээсэнд маш их баярлалаа. За тэгээд манай бичлэг таалагдсан ба лайк, дарж, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.